буудалтаа ирээд маргааш өглөөнөө ингээд усан бассейна үзгээд ингээд таксигаа хүлээсэн. Такси айгүй хурдан ирдэм байлээ. Нэг 2 минутын дотор ирдэм байлээ. Бас такси жаахан хэмтэл юм байлээ. Бас айгүй олон такситэй байлээ. Миний бодсноос бүр амар их такси шүү. Буудлынхаа цонхоор харсан ч амар их такси. Бараг такси макси гэж байхгүй гэж үгүй. За энэ цагиргыг бол түрээсээр авсан. Бас энэ хэсэгт нь далайн давлгаа үүсдэм байлээ. Гэтэ далайн давлгаа үүсээгүй үед нь ийсэн. Бас энэ цагирга нь айгүй том юм байлээ. Айгүй гоё. Бас айгүй тухтай байлээ. Бас жаахан аюултай байлээ л дээ. Бас ингээд хөлөө ингээд савсан л та. Ингээд савлал нэг баг зэрэг хөдөлтөм байлээ. Гэтэ яг ч нөгөө нэг усан дээр яваад идэглэг мотоциклууд шиг биш л дээ. Гэтэл юм явсан. Би усны шилээ зүүш мүцэн яг нэг усан байсан хэлэгчээ. Бас нэг юм том тоглоомын талбай байдсан байлээ усан парк дотор. Би нэг цаашаа харж ингэж сэлж үзсэн. Энэ нэг мөөгийн доороос нь ус гарч байгаа нь айгүй эвгүй байлээ. Миний хамралыг бүр орох шахсан. Би угаасаа оруулсан л да. Цаашаа хараад ажиглаагүй байж байгаад бас хит үүний хөлмөл мөргсөн. Гэтэ зүгээрээ бас эднэрийн нэгч гусуур дээр нь гусаагүй. Яагаад гэвэл би айсан болохоор. Харта баг ордон байгаад тээ. Би нэгч гусуур дээр нь гусаагүй гэдэг. Энэ гусуур дээр. За бас ингэж цаашаа явж үзсэн. Бас энэ усан парк нь бүр амар том байдсан байлээ. Бас ийшээ явж үзсэн. Би ийшээ нэгч орж үзээгүй. Бас усаар байлцсан. Гэтэ тэр үед усан буугүй байсан болохоор мэдээж юугаал хийх вдээ усан буутай байсан бол амар байлдах байсан дөө. За бас нэг ийм юм байдсан байлээ. Муудсан алим гэх юм уу хаашаа гаднаас нь харвал бүр ийм нэг бууддаг юм шиг юм байдсан байлээ. Би яг буудж байгаа юм шиг дүр үзүүлсэн. Нөгөө нэг ордныг хамгаалах сахиу харуулууд ингээд бөөмөө барьсан ингээд хааж байгаа юм шиг санагдсан. Энд хүмүүсийн айж байгааг харсан. Гэтэ 18-аас дээш насан турш хүмүүс суудсан байлээ л дээ. Ийм амар юм дээ. Би эндээ суугаагүй. Угаасаа миний өндөр нас ч өгөхгүй. Хардаа энэ даврах хантаад зүгээр үнгүй байдсан байлээ. Бас заримдаа бас нөгөө нэг далайн давлгаатай хэсэг дээр нэг хантаад шидэ хайцсан байвал яах вэ? За ингээд далайн давлгаа нь үүсч ирсэн. Гэтэ эхэндээ бол зөөлөн давлгаатай байдсан байлээ. За бас эцэс үлдээ бүр амар далайн давлгаа үүсдэм байлээ. Бүр амар. Би бүр яхийг ч үсээгүй. Бас ингээд дээрээс нь боромороо оруулж усаа шүршдэм байлээ. Хоёр хүн боддсон байлээ. Үгүй юу л 3 хүн боддог л та. Гэтэ яг нэг бас автоматар яйдсан байлээ. Хүмүүстэй цаашаа явцсан. Хамгийн цаатлын гүн нь 1 м 80 см гэдэг одоо би барыг жим би чинь 1 м 30 шүү дээ. Тэгэхээр тэр бүр 50 см-аар гүн байвал яах вэ? Хүмүүс тэр хамгийн цаашаа нь яваад тэгээд далайн давлгаанд нь тэр цаашаа нь явах гэдэг юм шиг байна лээ. Угаасаа анх ирэхэд угаасаа бага хүмүүс тэнд чавлцсан байна лээ. Тоглоомын хэсэгтэй байлээ. Би ийм нэг машин дээр сууж үзсэн. Зүгээр хувцсгүй.
Гэтэ гоё харагдсан байлээ. Би дээд турд нь 10 км болгоцсон. Бас ийм нэг өнөл толгоогоо битгий агал гэд нэг ийм нэг мотоциклийн юу шиг юу өмсдөм байлээ дуулга. Би бас айгүй амархан байдсан байлээ. Баруун дээр нь дарвал явдсан байлээ. Баруун дээр. За тэгээд зүүн дээр нь дарвал зогсоод юм байлээ. Надаа энэ бүр амар гоё санагдсан. Би 10 тавьсан. Гэтэ анаа суугаагүй дээ. Гэтэ анаа өөрөө үсээгүй. Бас энэ цаана машинуудаа сонгод юм байлээ хамгийн гоё. За тэгээд би нэг машин сонгоод за бас гадаа нь бас бүр парк байд юм байлээ. За юу. За тэгээд мэдээж паркнд мэдээж алсыг харагч зам байх хэрэгтэй байдаг болохоор алсыг харагчин дээр сууж үзсэн. Бүр айгүй том байд юм байлээ. Энд чинь бүр үнэн том. Өндөр бас нөгөө нэг Улаанбаатарын хагч тухтай байд юм байлээ. Бүр ширэмигээтэй ч байдаг шиг. Бас Улаанбаатарын чинь 2-3 жилийн өмнө суусан ч бүр амар халтар заваа шавар мавар дотор наалтсан байдаг тий. Бас энд ферм байд юм бэ. Юм шиг байлээ. Бас тариа нөгөө ургуулад ханмал тань байлээ. Гэтэ өхөр айгүй ховор байдаг гэсэн. Бас энэ дээр энэ цэцэг мэцэг тавьсан жоохон хөөрхөн байгаад надаа энэ айгүй хөөрхөн санагдсан. Бас энэ чинь бүр Улаанбаатарынхаас баг Улаанбаатарын алсыг харагчийг хоёр давхарлаад тавьсан юм шиг үндэд би баг ээжээ хизээ буух юм бэ гэсэн би баг тэгсэн. За ингээд буусан. Бас нөгөө нэг алсыг харагчны юу юм жоохон өндөртөө байт юм байлээ. Нөгөө нэг бас энд нэг онгоц нисч явсан. Айгүй онгоц нисдэм байлээ. Баг гадаа нь алхаад явж байхад баг 4-5 удаа нисэж байгаа онгоц харагдсан гэж бод. Хэвтед бас онгоцоор баян юм шиг байна лээ. Бас таксигаар баян. Амар. Бас төгжрэлгүй байна лээ хамгийн гоё нь. Улаанбаатарын төгжрийг боддоо. Баг оройн 10 цаг болж иж баг ийдэг үстэй. Айгүй амар. Баг эмээгийн гэлүү алхаад явсан дээ. За ингээд бас нэг сүүн зармиг аваад явсан. Бас нэг юм морины хөшөө байт юм байна лээ. За ингээд цаашаа авч үзээгээ цаашаа авч байгаа. Бас нөгөө нэг Disney ордон шиг нэг газар байт юм байлээ. Тийшээ алхаад явсан. За ингээд алхаад явж явах бас ийм гоё хүрхээ-мүрхээнүүд байсан. Хүмүүс бүр олноороо шавцсан байсан. Айгүй амар. Тэгээд энэ зам мамаар нэг ч машин явдаггүй. Бас энэ машин замаар зүгээр ийм тавьсан байдаг гэд бод хата. Бөмбөлгүүд. Энэ баг агаарын бөмбөлгүүд байгааз айгүй гоё. Хин бэлээ эднэр чинь. Энэ нэг улаан бөмбөлгүүд. Энэ баг хааны ордон юм шиг байна лээ. Гэтэ хааны ордон биш хоолны газар байсан л та. Бас гадаа мадан хитэд үндэсний хувцас зардаг юм байна лээ. Гэтэ нэг их сонирхоогүй л дээ. Зүгээр тэр нэг Disney ордон шиг юм руу алхаад явсан. Бас нэг ийм зурагтай. За тэгээд бас нэг ийм үрхрээ таарсан. Бас нэг ийм үрхрээ айгүй гоё. Энэ үрхрээ бүр надад айгүй гоё таалагдсан. Баг 12-20 минут болж иж баг явсан. Ийм гоё хүрхээ байдаг гэд бод. За тэгээд буцаж замаа хөөгөөд ийм нэг юутай таарсан. Завтай таарсан. Бас нэг заваар нь сууж үзсэн модон заваар нь. Бас нэг ийм нэг хуун юм уу гал юм уу мэдгүй нэг човуунуудтай байна лээ. Бас ингээд нэг юм уу цацдсан байна лээ. Ийм нэг манан цацдсан байна лээ. Манан
Гэтэ энэ нь үнэндээ усны чиг багтаа гэж бодсон. Угаасаа усны чиг багтаа. Яг манама цаанаа татуулж чадж яхан гоё харагдчих юм байна лээ. Нөгөө нэг хитэд кино минод гардыг штий. Нөгөө нэг Кунфу панда луугийн дайцны 2 дугаар ангид зүгээр ийм газар жаахан таалддаг үстэй. Ийм нэг жаахан манжи үеийн нэг гоё модон зэваар суусан. Бас хамгийн сонин нь хийлдэг зэв байсан гэд бод. Бас энэ жолооч нар нь ингээд цаашаа хараад үдирддэм байл лээ. Замаа хараад ядгүй юм байл лээ. Бас Ман нь үндэ угаасаа чиг байсан юм байна лээ. За ингээд бас нэг ийм нэг бичлэг хийсэн. Гэтэ энэ цонхгүй жаа нөгөө нэг цонх үсээгүй хиттэй нөгөө нэг үршгэл санагдсан. Яг хитэд байгаа зү. Бас энэ замнуудын гаднаас нь харахаар бүр яг хятад үндэсний зэв байд юм шгүй юм лээ. Айгу хөөрхөн. Бас энэ нэг нуур нь жинхэнэ үү хиймлүү гэдгийг мэдээгүй. Бас жоохон ногоондуул харагддсан байна лээ. Бас энэ зарим жоохон хурдандуул явдаг байгааз. Гэтэ энэ яг живчгээргүй зав биш шүү. Хардаа ийм нэг хийлдэг замнууд байгааз ийм нэг замнууд тийм байна лээ. Гэтэ энэ дээр суухыг илүү үзсэн л дээ. Энэ айгу хөөрхөн байсан. Бас энэ жолоочнууд нар нь замаа хардаггүй мөртөө бүр айгу сайн өдөрддөг юм байна лээ. Айгу сайн хардаа бас мөрүүлчихгүй зүгээр ийм нэг өдөрдлөх шиг юмар ингээд өдөрддөг бол яг уу. Бас зогсоол нь жаахан сонирхолтой байна лээ. Ийм дүү бас энэ нэг хиймэл ч юм уу жинхэнэ ч юм уу нууранд нь загас байдаг гэд боддоо бас хүмүүс нь загсыг хоолчд юм байна лээ. Угаасаа загсыг хооллохгүй бол тэр нэг хүмүүс гэж байхгүй болохоор ямар энэ газар байгаа ш. Нэг байгуулгын газар юм уу? Байгуулгын газрууд бол хүмүүс хооллохыг хориглон гэсэн байдаг шүү дээ. Харин энэ бол болно. Гэтэ загс юу гэдгийг мэдээгүй л дээ. За бас нэг юм морин тойруулган дээр суусан, морин тойруулган дээр энэ ингээд юу гэж байгаа хгүй юу? Тулааны омгийн тансаг тойруулга гэж байгаа шүү. Тансаг тойруулга. Тэгээд энэ тансаг тойруулга санагдаагүй л дээ. Бас нэг ингэж зогсдсон юм байна лээ. Бас нөгөө нэг Улаанбаатарын шиг таг туг гэсэн нэг юм дуу байдаг штэ. Ийм дуу байдгүй юм байна лээ. Сонсогдлоо нэг баг зэрэг сонсогдно. Бас айгу хурдан явдаг нь яг жинхэнэ мөр шиг санагдсан. За бас нэг ийм нэг амар юм байд юм байна лээ. Бараг энэ дээр анаа мэнэ сундаа. Гэтэ анаа суухаас бүр айсан. Угаасаа энэ дээр хэм болгон л шүү. Тэгээд нэг хүмүүсийн айж байгааг нэг хараад баясгаар нэг энэ зогсоод нэг хүмүүсийн өрлөд айж байгааг нэг харсан жахан санаа. Бас энэ далайн дээр чинь байдсан байлээ. Нөгөө нэг Улаанбаатарт байдсан штэ. Бас нөгөө нэг ийм нэг юу байдсан штэ. Нэг гулсуу шиг доошо шууд гулсдаг юм шиг нэг юм байдсан штэ. Тийм юм бас байдсан байлээ. Улаанбаатарт ба юм байд юм уу? Явтайш мэдгүй. Гэтэ далайн дээр чинь мэдээж харваас амар харагдсан болохоор угаасаа суугаагүй л дээ. Бас энэ нэг самлуу энэ нэг гулсуу шиг юм бүр амар хурдан явдаг юм шиг байна. Гиш мэгэл бүр энэ далайн дээр чинь бас жаа эвгүүс алж яасан л та. За ингээд энэ өдөр ингээд нэг эрээн лугаа ниссэн. Тэгээд эрээн дээр нэг юм дасгал ярьдсан байлээ. Дасгал хийдэм байлээ. За ингээд энэ жилийн аялал гоё байлаа. Дараа жил илүү гоё аялнаа. Баяртай guys. Баяртай.